Сайн байцгаана уу. Та бүхэндээ үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргье. За, Хүннүгийн эзэнт хүрэн байгуулагдсны 234 жилийн баяр. Монголын эзэнт хүрэн байгуулагдсны 819 жилийн баяр болж байна. Мөн үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 14 жилийн ардын хувьсгалын 104 жилийн ардчилсан хувьсгалын 35 жилийн баярын төргий их олон давхацсан. Тэгэхээр эхний хоёр чинь бол эзэнт хүрэн байгуулагдсан гэж шүү дээ. 2234. Дараа нь болохоор Монголын эзэнт хүрэн байгуулагдсны 819 жилийн тэгээд одоо дараагийн 3 дахь эзэнт хүрээ ярих болсон юм шүү. Монголчууд бид нар одоо энэ хувьсгалын баяр сэргээ мандуулсан тэр ойнууд бол одоо жижигдээд дээ шүү дээ. Одоо энэ нөгөө түүхэн. Тэгэхээр бид бүхэн бол одоо Монголын дараагийн 3 дахь эзэнт хүрний талаар ярих цаг болсон гэж үзээд энэ сайхан баярын өмнө та бүхэнд одоо энэ хэрэгжүүлэх стратеги одоо та бүхэнд ярих гэж байна. Дараагийн одоо Трамп бол одоо Америкийг агуу болгоно гэдэг шүү дээ. Дахин агуу болгоно. Америкийг дахин агуу болгохоос Монголыг дахин агуу болгох нь арай хялбар санагдаад байгаа байхгүй юу? Бид бүхэнд монголчууд бид нар чи ийм том эзэнт хүрэн байгуулж ирсэн улсууд чинь дараагийн эзэнт хүрэн бас чэйжэнд багтаад байна шүү дээ. Ийм боломж биш үү? Бид нар ч бас байгуулж ирсэн түүхтэй ямар анх одоо Африкийн улс биш. Бид нар ч бол одоо тийм түүх байна. Дуршлаг байна. Тэгээ одоо ингээд тэр стратеги та бүхэнд одоо ингээд энэ сайхан баярын өдөр өмнө ингээд танилцуулъя. Энэ бол бодит хэрэгжих стратеги байна. За ингээд энэ бид бүхэн бол ерөөсөө Чингис хааны агуу их Чингис хааны алтан зоос гэдгийг л үтээх гэж одоо маш олон жилийн стратеги боловсруулсан. Тэрэндээ одоо ингээд хүрэх гэж явна. За энэ агуу Чингис хааны алтан зоосоор бол бид бүхэн яг уу гэхээр олон улсын мөнгөн тэмдэгтэй валютыг бүтээх гэж байгаа байхгүй юу? Энэ бол эхнээсээ ерөөсөө дурт шинжлэх ухаан. Энэ та бүхэнд одоо ингээд шинжлэх ухааныг л танилцуулах гэж байна. Шинжлэх ухааны бодиттой одоо бидэнд ийм боломж байна. Ийм шинжлэх ухааны ололтод хүрлээ. Одоо өнгөрсөн хугацаанд бид бүхэн манай компани бид бүхэн бол яасан гэхээр хүн төрөлхтөнд одоо шинжлэх ухааны хоёр том одоо бүтээлийг ингээд нээлтийг хийсэн л дээ. Хоёр том нээлт. Нэг нь за эхнийх нь нээлт юу вэ гэдэг. За эхнийх нь нээлт бол одоо цахилгаан эрчим хүчин одоо юм чадлыг 3 ангилж байгаа. Нэгдүгээрт нь актив чадал, хоёрдугаарт нь бол одоо реактив чадал, энэ хоёрын нийлбэр гэсэн 3 янзаар ангилж байна. За эхнийх нь бол актив буюу идэвхтэй ийм чадал байгаа. Тэр чадал бол одоо ингээд уцаар дамжаад та бүхэн ингээд шууд тог хэрэгэлдэг шүү дээ. Плетгээ асаадаг, чийдэнгээ асаадаг уцснаас таньсан. Нөгөөх нь реактив гэдэг нь цахилгаан соронзон чадал байгаа. Энийг бол одоо ерөөсөө ашиглаж байгаагүй хүн төрөлхтөн. Нэг үгээр хэлбэл реактив чадлыг бол юу гэдэг вэ гэхээр ашигтай ажил хийдэггүй чадал гэж нэрлэдэг. Гэтэл энэ цахилгаан шугамын дотор чинь 30% орчим нь энэ реактив чадал байж байдаг. Тэрийг ашигладаггүй ашигтай ажил хийдэггүй чадал гэж нэрлэдэг шүү дээ мэргэжлийн хүмүүс. Тэгэхээр энэ чадлыг бол одоо мэргэжлийн хүмүүсийн хувьд тэр дээд сургуульд заадаг гэсэн реактив чадлыг одоо ашигласнараа хүн төрөлхтөн эрчим хүчинд хувьсгал хийх юм аа гэж
Гэхдээ өнөө хүртэл ашиглаж ирээгүй. Бид бүхэн ашиглаад эргэжлийв чадлыг заглаан цэник өрөмтлөөрт ашигласан. Хоёрдугаарт эргэжлийв чадлыг халаагуурт ашигласан. Бүх төрлийн хэрэглээнд ашиглаж болохыг баталсан баггүй юу? За нэг ийм шинжлэх ухаанд ийм том хувь нэмэр оруулсан. Энүүгээр бид бүхэн одоо маш том амжилт гарах боломжтой. Тэрийг бол одоо хандаа ингээд ойлгохгүй байгаа учраас ингээд хүлээлттэй байдалд байгаа. Сайн нэвтэрч өгөхгүй. Гадаад орнууд бол нэлээд нэвтэрч байгаа. За хоёр дахь том бидний нээлт бол метаметал гэдэг ийм шинэ бүтээл бий болгосон. Метаметал гэдэг маань одоо Менделеевийн үеийн системд одоо ингээд шал өөрчилж ирнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр за эхлээд энэ зоосон дээр иргээд оръё. Энэ зоосыг бол тэр саяхан хэлдэг метаметалаас гаргаж авна. Одоо энэ гаргаж авсан алтан зоос. Энэ чинь бол алт гэсэн үг шүү дээ. Баталгаажсан цэвэр алт. 999 сорцтой цэвэр алт. Нөгөө тал нь харуул да. Ингээд бид бүхэн болохоор түүх ингээд судлаад байдаг шүү дээ. Түүхийг судлаад за ер нь бол энэ онгт Чингис хааны онгт тамгын ингээд тогтоочод байгаа маа. Одоо газар орон дээр өмнөх лайвууд дээр хэлсэн. Нөгөө талдаа Чингис хааны онгт тамгатай дээр нь одоо эртний хүн бичээсээ агуу Чингис хаан тий ингээд бичсэн байгаа. Тэгээд ийм хоёр талдаа нэг талдаа Чингисийн хөрөгтэй нөгөө талдаа онг тамгатай Чингис хааны тамга. За ингээд ийм зоосыг л одоо бид гаргах хэрэгтэй. Энэ зоосыг юунаас гаргах вэ гэхээр бид бүхэн энэ зоосыг шорооноос одоо нөгөө металыг гаргаж авах байхгүй юу? Гаргана гэсэн. Одоо тийм шин нээлт хийсэн гэсэн. Одоо бид бүхэн ингээ уул уурхаагаас тийм ингээд гаргадаг байсан бол металлууд Менделеевийн үйлчлэх системийн 118 жишээ элемент байна шүү дээ. Тэрний дийлэнх нь бол металл байдаг тийм. Тэр металлыг одоо метаметал гэж одоо нэг ангиллаар физикийн аргаар хаягдлаас гаргаж болно гэдэг ийм шинэ онол гаргасан байхгүй юу? Одоо энэ 2D-гээр гаргасан биш үү? Менделеев. Энийг 3D-гээр одоо ингээд гаргасан багаваа. Бид нэр бол за энэ спираль маягаар ингээд бүх юм устөрөгчөөс үүснэ. Устөрөгч маань өөрөө тийм ингээд бүгдийг бүтэв. Одоо ийм онцлог байгаа юм л да. Одоо жишээ нь Elon Musk бол сансрын том хөлөг ингээд хөөргөөд сансраас олзууралт хийнэ гэж зорж байгаа шүү дээ. Сансараас бэлэн одоо газрын ховор илэн байна тийм алт байна уу? Тийм чухал үнэт металлуудыг сансраас ингээд зөөчнө гэдэг зорилт тавьсан. Гэтэл бид бүхэн болвол энэ дэлхийгээс шорооноос хаягдлаас бий болгоно гэдэг ийм зорилт стратеги байгаад шүү дээ. Тэгэхээр ийм хоёр өөр стратеги байгаад эндээс хамгийн хялбархан үтх нь одоо бидний энэ онл тийм шорооноос хаягдлаас гаргах нь хамаагүй одоо илүү боломжтой байгаа байхгүй юу? Зардал багтаа тэгээд түрүүнгээ хэлсэн ингээд Америкийг дахин агуу болгохоос Монголыг дахин агуу болгох нь хялбархаа гэж яагаад гэвэл нэгдүгээрт өөр баг тийм одоо Америкийг дахиад агуу болгох гэхэд асар их зардал цаг хугацаа шаардсан шүү дээ. Тэр томгоор Трамп бол гарч ирээд Америкийг агуу болгоно гэсэн. Тэгвэл бид бүхэн одоо эртнээс стратеги гаргаж шít агуу болох. Одоо анууд банк багтаад бид нар хүчрхэн Монголыг хамтаа бүтээлгээл эхэлсэн тэр стратеги л яваад байна гэсэн үг шүү дээ. Ийм
жижиг тактикийн алдаанууд гарч байгаа. Гэхдээ ерөнхийдөө стратеги бол яг чигээ бариад явж байгаа. Тэр стратеги маань одоо яг хэрэгжих шатантай болж байна. Энийг бид бүхэн шинжлэх ухааны үндэстэй ингээд батлаад гаргаад ирж байгаа байхгүй юу? Тэгээд энэ сэтгүүл одоо энэ эдийн засгийн стратеги орсон нэр хүндтэй ийм том сэтгүүл бид бүхэн одоо энэ орлын онлоо нийтлүүлсэн. Одоо энэ их том амжилт. Энэ бол одоо ийм зүйлийг хийх ёстой. Тэгээд энийгээ бол бид хүн хийж чадсан байнамаа. Ингээд энэ онлоо бол нийтлүүлээд энэ дээр бол бид бүхэн Спраски гэдэг хүнтэй бол ингээд нийлээд академик Спраскитэй нийлээд одоо ингээд энэ онлоо бол Оросын холбооны улсын том сэтгүүл болох эдийн засгийн стратеги дээрээ бол онлоо бол ингээд нийтлүүлчихэд дараагийн удаад нь яасан гэхээр антропоцен гэдэг сэтгүүл бид бүхэн одоо бүтээлүүдээ ингэж нийтэлж эхэлж байгаа. За энэ антропоцен гэдэг нь шүү дээ. Юусаа өгөөл хүн бол одоо ингэж шүү дээ. Байгальтайгаа нийгэмтэйг зохицох чадваргүй боллоо доройтсон энэ үеийг тэгээд эндээс шийдэл хайжгүй энэ үеийг л нийлээд байгаа. Ийм сэтгүүл энэ сэтгүүлийн талаар ярихад бол энэ бол одоо Шанхайгаас одоо Улаанбаатарт ингээд ирхэн ирж байгаа ийм сэтгүүл байхгүй юу? Москвагаас ингээд хэвлэдэг олон улсын шинжлэх ухааны хаалттай тэгээд энэ чи өөрөө ийм төлбөртэй тийм сэтгүүл. Томоохон эрдэмтэд энд бол ингээд бүтээлээ нийтэлдэг. Одоо жишээ нь энэ сэтгүүл яагаад гэвэл энэ сэтгүүлд орох эрхийг авахын тулд одоо Японы томоохон эрдэмтэд биднээс ингээд хүсэлт гаргасан байхгүй юу? Та бүхэн энэ сэтгүүлээс бидэнд ингээд аваад материалуудыг ингээд дамжуулж өгөх боломж байна уу гэж Оросуудтай ирнэ. Тэгээд тэрнийхэн дагуу бид бүхэн Оросуудтай ингээд хандаад ингээд бол энэ сэтгүүлийг одоо 2 жил бид ингээд ерөнхий одоо эзэмшиг их авсан гэсэн 2 жилийн хугацаанд Улаанбаатар энэ Спраскийн хувьд өмнө та бүхэн танилцуулж байсан. Эдний өв эцэг нь Михаил Михайлович Спраский бол Александр Николай ийм хааны үед одоо ингээд Орос орны реформ хийсэн өв эцэг. Одоо шинжилсэн Оросын үндсэн хуулийг одоо зохиосон гэж хэлж байна нөгөө бий болгосон баггүй өв эцэг. Зөвхөн аав нь гэхэд Брежневийн одоо зөвлөх Ленин 4 удаагийн одод тийм юм шүү дээ. Тэгээд их том одоо төрийн зөвлөх удмаар Спраский өөр Анатолий Алексеевич Спраский бол өөрөө бол одоо юм Дубнайн их сургуулийн одоо тэр профессор Дубнай гэдэг чинь цөмийн физик шүү дээ тийм жижиг хотны одоо профессор хүн. Тэр нь өөрөө энэ аюулгүй зөвлөлийн Оросын аюулгүй зөвлөл гэдэг чинь одоо Путиний аюулгүй зөвлөлийн сансар агаарын цэргийн одоо юуны зөвлөх тийм үү. За тэгэхээр ийм шинжлэх ухааны ийм том хүн байгаа. Энэ хүн бол одоо сансар судлал одоо тэр цөмийн физик энэ талаар бол томох эрдэмтэн хүн. Энэ хүнтэй бол одоо жишээ нь метал гэдэг энэ бүтээлийг хамтран одоо бид бүхэн бий болгоод энийг одоо хүн төрөлхтөнд одоо цоо шин эренлөө орох гэж байгаа байхгүй юу? Хүн төрөлхтөн өмнө одоо ингээд байгалыг сүйтгэдэг те уул уурхаа ингэдэг байсан бол энэ мөчөөс эхлээд өөрсдөө бүтээдэг те оюун ухаанаараа энэ
газрын ховор элемент, алт, мөн юу гэдэг. Одоо металлыг гаргаж авдаг болох гэж байгаа байхгүй юу? Ийм үеийн шилжин, ийм үеийн манлайлагч учраас бид бүхэн хүн төрлөختний дараагийн их агуу бүрнийг бий болгох боломж байгаа хүн төрлөختний. За энэ манай баяр доктор Өрөвдөш мөн ариун болон энэ докторуудын бүтээл энэ конденсаторын батарей. Энэ бол одоо энэ сэтгүүл дээр гарсан байгаа. Энэ бол бас гайхамшигтай дөрөв хэлсэн. Хоёр том нээлтийг бид бүхэн ингээ хүн төрлөختөнд хийж өглөө. Энэ конденсаторын энэ батарей. Энэ бүтээл бол биш үү? Хүн төрлөختөнд бол одоо ингээд эрчим хүчийг үр ашигтай зарцуулах хэмнэхэд маш том бүтээл боллоо гэж дэлхийн шинжлэх ухаан үзэж шүү дээ. Тэгээ энэ чухал одоо энэ сэтгүүлдээ энэ хаалттай эрдэмтдийн өндөр төлж уншдаг сэтгүүл ингээ гарсан байгаа. Энэ манай одоо зөвлөх багш нар энэ гурван эрдэмтэн байна. Энэ гурван эрдэмтний бүтээл бол ингээд энэ том сэтгүүлд ингээд гарчаад байгаа шүү. Одоо энэ жишээ нь цөмийн одоо уран, тори, термо яа тэгээд энэ жишээ нь бага оврын атомын цахилгаан станцын талаар бол ингээд маш чухал материал нийтлэгдсэн байгаа. Жишээ нь энэ интеричэнд одоо нөгөө Япончууд энэ төр биднэрт ингээд авч өгөөч гэдэг багхгүй юу? Энэ сэтгүүлээс. Одоо нааш наруудаж ингээд одоо ингээд яг тэр бага оврын атомын цахилгаан станцын талаар маш чухал ийм материалуудыг ингээд нийтлэгдсэн байгаа. Тэ? Энэгээр бол Оросууд бол бас л тэргүүлдэг дэлхийд ийм чухал юмнууд байна. Дээр нь бас ороторын хөдөлгүүр гэдэг ийм чухал юм байдаг. Одоо энийг бол бид хүн Оросуудаас өнгөтэй болохоор авсан аа. Энэ бол жин багтаа тий. Тэгээд дээр нэг түлш баг хэрэгэлдэг хүчтэй. Энийг бол одоо нэсх онгоц машин бүх юмд тавьж болно. Тэгээ энэ Оросууд бол энийг юунд ашиглаж байгаа гэхээр ерөөсөө цэргийн техникт л ашиглаж байгаа. Энийг биднэрт бол боломж олгосон. Та бүхэн энийг аваад улс ордойч тууд ашиглаж болно. Одоо машинд ашиглаж болно. Юунд ашиглуулмаар тэрэндээ ашиглаж болно. Тийм эрх өгсөн. Одоо энэ дээр ингээд маш чухал энэ моторын талаар нэг гэх мэт ийм чухал материалууд одоо ингээд нийтлэгдэг энэ атар процесс ингээд энэ сэтгүүлийг бид 2 жил цааш ингээд хөтлөд явуулах юм. Өдөртөө тэгэхээр энд бол манай эрдэмтэд тий дэлхийд танигдахын тулд бүтээлээ энд ингээд нийтлэж болно. Бидэнд ингээд өгөөд тэгээд бид нар бол энийг улиралд нэг удаа гардаг тий. Тэгээд энэ чинь нөгөө тусгай эрдэмтэд өөрсдөө төлбөрөө төлөөд ингээд орж үздэг. Одоогоос нөгөө дайнаас шалтгаалаад Япон болон тий Европ, Америкийн эрдэмтэдэд ингээд хаалттай байгаад байгаа. Тий. Бидэнд бол нээлттэй байна. Одоо энэ бэртэгдгүй ингээд нээлттэй болно биз. Ийм чухал сэтгүүл юм аа. Энийг бол 2 жил бид өхөө одоо ингээд юм нийтлүүлж болох юм байна шүү. Монголчуудад ийм том боломж шинжлэх ухааны том гарцгаараад байна шүү дээ. Энэгээр бид дэлхийн шинжлэх ухаанд ингээд орж болж байна энэ замаар. Энэ бидний энэ бүтээл маань тий энэ нотородоор батлуулсан энэ бүтээл маань тэртээ дөрвөөс цаашаа явна тий. Улам л одоо ингээд 5 жилийн дараа гэхэд энэ маань бол одоо тэгээ бүр их дэлхийд танигдна. 50 жилийн дараа бүр гайхамшиг болно. Энэгээр хүн төрлөختөнд цаашаа амьдрна. Одоо ингээд тэр уул уурхаа халдсан бүрэгдээ энэ төргээд байлдаад байгаа байж шүү дээ. Байгаль сайхан байгалаараа байна. Энэ чинь ерөөсө дэлхийн өсөлтөл төр газрын ховор, алтан мөн энэ одоо юу гэдэг те лити бүгд л үүссэн гэдэг байгаа байхгүй юу? Тэр үүслийг эд бүхэн хийж чаднаа гэж шүү дээ. Бол хийж болд юм аа гэдгийг баталчихж байгаа. Тэгэхээр бид бүхэн түрүүн тэр зоосыг бол
дэлхийн валют болох гэдэг шүү дээ. Дэлхийн валют. Тэ? Одоо ингээд дэлхийн улс орнууд валютын нөөцөө бид нар чинь ингэдэг шүү дээ. Одоо ингээд доллараар бүрдүүлдэг, тэ? Еврогоор бүрдүүлдэг. Гэтэл одоо энэ доллар, евро гэсэн мөнгөнд тэмдэгтүүр чи яасан гэхлээр Оросын холбооны улс болон Хятад улс, тэ? Бусад зарим улсууд бол ингээд бүрдүүлэхэ байцсан. Үнц нь унчиж шүү дээ. Энэ чи зүгээр цаас шүү дээ. Цаас хэлээд яаж байгаа. Гэтэл бид бүхэн бүр цэвэр алтан 999-ийн сорцтой ингээд зоосыг бий болгох гэж шүү дээ. Цоошин мөнгөнд тэмдэгтийг хүндрэлтэй. Тэгээ энэ мөнгөнд тэмдэгтээ ингээд валютын нөөцөө улс орнууд бүрдүүлэх. Бүр алтан баталгаатай. Энэ чинь одоо хамгийн баталгаатай юм чи алт болчиход байна. Тэгвэл тэр алтыг бид нэр өөрсдөө бий болгоод тэгээд түүнийг ингээд мөнгөнд тэмдэгт болгоод валют болох ийм бодлогыг энэ бүхнийг цаана нь манай одоо санхүүгийн одоо зөвлөх одоо ганц зэрэг багш бол ингээд доктор ганц зэрэг багш ингээд зөвлөд байгаа ийм сан байгуулад бид хүн ингээд ийм валютын нөөцийг бүрдүүлэх ийм мөнгөнд тэмдэгтийг бий болгож болох юм гэдгийг зөвлөгөө өгч байгаа гэсэн үг шүү дээ биднэрт. Энэ хүн болохоор өөрөө Монгол банкны хяналтын газрын дарга хийжсэн маш туршлагатай банкны тийм хүн байгаа. Ганц зэрэг багшийн одоо ингээд зөвлөгөө аваад бид бүхэн ерөнхийдөө бид бүхэн дэлхийн валютыг бий болгоё. Ингэж бид бол нөгөө Монголдо сайхан амьдрах энэ зорилготой хүрэх юм гэдэг. Тэгээ Монголдо сайхан амьдрахын тулд ийм том стратеги байх хэрэгтэй. Зорилго байх хэрэгтэй. Тэгээд шинжлэх ухааны бүтээлүүд байх хэрэгтэй. Тэгжээж бид бүхэн энэ Монголдо сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Өмнөх лайвууд дээр удаадараа хэлсэн агуу их Чингис хаан яагаад агуу болсон гэхлээр ерөөсөө хүн төрлөختөнд дарь бүтээсэн. Дарь дэлбэрдэг тийм юмыг анх бүтээсэн. Тэр бүтээлээрээ дэлхийн том хүчирхэг эзэнт гүрэн амар амгалан тогтоосон. Инх тайвныг тогтоосон. Тэгвэл бид одоо энэ металлаар агуу их Чингис хааныхаа зоосоор дараагийн сайхан амьдрал эзэнт гүрнийг бүтээе гэсэн ийм сайхан одоо тийм стратегиэр л одоо ингээд баярын төргийдээ таавах. Энэ бол биелэх маш боломжтой. Одоо бол ерөнхийдөө энэ одоо таавахынд ингээд танилцуулж байгаа боловч ер нь их олон жил хөөцөлдсөн үр дүн гарцсан ийм зүйлийг хэлж шээ. Энийг чи бид бүхэн ингээд за өөр ингээд судлуулаад шинжилүүлээд ингээд батлуулсан. Өөр ингээд лаборатори дүгнэлт гаргуулаад энд өөр ингээд бүр олон улсын хэмжээнд баталгаатай болсон гэсэн үг юм. Ингээд өөр ингээд лабораторийн дээр мэрх бүх юм ингээд баталгаажчихсан. Тэгээд тэр онлоо болохоор мөн одоо ингээд олон улсын хэмжээнд нотроожуулаад батлуулаад ингэсэн бүтээл. За ийм учраас энэ бол бид бүхэн одоо юу бодох вэ гэвэл ерөөсөө одоо эдийн засгийн хүчрэг бүрэн болох. Энэ бүгдээрээ энэ Чингис хааныхаа алтан зоосыг дэлгэрүүлээд тэгтээ алт юм чинь авна шүү дээ. Тэгээд ханшийн өсгөө. Тэгээд миний хувьд бол хувьцаа эзэмшигчдийнхаа хувьцааг алтан зоосоор баталгаажуулаад тэгээд үнийн ханшийн өсгөө ийм бодлого байна шүү дээ. Тэрнээс одоо нэг ийм өмнөх нэг тийм байдлаасаа салмаар байна. Тэгээд бид бүхэн ийм дараагийн энэ эдийн засгийн хүчирхэг гүрнийг бий болгоё. Энэ бол биднэрт ингээд том боломж, хөв тавилан. Энэ чинь өвгдийн даалгавар шүү дээ. Би зүгээр даалгавар л биелүүлж байгаа. Тэгээд даалгавар маань болж бүтэж их олон жил зүтгэлээ. Тэгтээ үр дүн гарч эхэлсэн. Одоо ерөөсөө хэрэгжүүлэх
Энэ бол одоо саад бол байхгүй ш хамгийн гол нь. Чингис хааны алтан зоосыг те одоо ингээд доллар шиг, евро шиг манайх одоо валютын нөөцөндөө авахгүй тийм төв банк улсын те нөөц тийм ус байхгүй шүү дээ. Нэгдүгээр нь чинь өөрөө цэвэр алт, хоёрдугаар агуу Чингис хаан те. Энд бол Хятад харьцахгүй, Оросууд харьцахгүй, Европынхан харьцахгүй, Солонгос, Япон одоо энэтхэг те Америкийн бүх улсууд ерөөсөө аль нь ч бүрэн зөвшөөрөх тийм мөнгө тэмдэгтэй байхгүй юу? Энэтэй өрсөлдөх тэмдэгтийг одоо жишээ нь өөр аль ч улс чадахгүй шүү дээ. Тэр нь даваа тал байхгүй юу? Бидний хамгийн даваа тал бол өрсөлдөгч гарах хэцүү биднэртэй монголчуудтай. За Оросууд гаргая, Оросын холбооны улс гаргахад Америк зөвшөөрөхгүй. Хятадууд гаргая бас л Америк, Оросууд гэдэг юм Европ зөвшөөрөхгүй. Тэгэхээр монголчууд бидний алтан зоосыг дэлхийд даяараа зөвшөөрнө. Энэ зоосоо бол бид нар ингээд бүр 1 хэл, 10 хэл, 100 хэлээр нь хийж болно шүү дээ. Тэ? Ингээд одоо валютын нөөц Монголоос ингээд зөөгөөл бүрдүүлээл энэ улсонд эдийн засгаа сайн байлгахад бол ингээд бодит юм. Энэ доллар, евро шиг ингээд цаас шүү дээ. Бодит алтнаас ялгаагүй мөртлөө асар үнцэнтэй яваа. За ийм юмэр явж байгаа. Тэгээд яг нэгэнтээ дайны төгсгөл хэлэхэд бид бол эхлээд утаанаасаа салах ёстой. Одоо утаатай байхад бол бид бүхэн одоо ингээд Монголда сайхан амьдрах талаар ярих нь ерөөс утгагүй болчиход байна шүү дээ. Утаач хүмүүсийг хордуулж, тий, өвчлүүлж, ань насан турш хурж байна, тий. Олон хүнээ алдлаа, өвчлүүллээ. Нэгэ шийдэх. За ингээд нэлээд уртлаа болчлоо. За ингээд дайгаа өдөрлөө.